Хай, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, хоёр дахь бичлэгт маань тавтаа морил. За, өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ юу ярих вэ гэхээр Солонгос явж сурахыг хүсдэг, мөрөөдөг, ирээдүйд явах зорилготой хүн бүхэнд маш хэрэгтэй тэтгэлгийн талаар ярина. За, энэ болохоор JKS буюу Солонгосын засгийн газрын сэтгэлэг ахнаа. За, бичлэг маань юу болохоор ерөнхийдөө үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. За, нэгдүгээр болохоор Солонгосын засгийн газрын сэтгэлэг гэж ямар сэтгэлэг байдیں, юуг хамруулдیں, тэг яг яадаг сэтгэлэг юм бэ гэдэг талаар. За, хоёрдугаар болохоор ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ гэдэг талаар. За, гуравдугаарт нь болохоор хамгийн чухал хэсэг. За, энэ хэсэгт болохоор би яг Солонгосын засгийн газрын сэтгэлэг тэнцэхийн тулд хүүхдүүд яг ийм зүйлс дээр анхаарах хэрэгтэй шүү. Яг ингүүл зүгээр байдаг шүү гэдэг талаар өөрийнхөө туршлага дээрээс үндэслээд маш олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгнө. За, тэгэхээр бичлэг рүү орцгоё. Би ингээд таад тийм презентацийн бэлдсэн байгаа байхгүй болно. Дандаа оруулах боломжгүй учраас яг хэрэгтэй гэсэн хэсгийг нь энэ буланд зургаар нь оруулъя. За, Солонгосын засгийн газрын сэтгэлэг нь болохоор ерөөдөө Солонгос улсаас одоо гадаад оюутнуудад өгдөг хамгийн том тэтгэлэг. Яагаад тэгэхээр энэ нь одоо тухайн оюутнаас гарах бүхэл зардлыг дааж өгдөг. Нийтдээ 180 гаруй сая төгрөгийг нэг оюутанд төсвөлдөг тийм тэтгэлэг байгаа. За, үргэлжлэх хугацааны хувьд болохоор 1 жил хэлний бэлтгэл суугаад тэгээд тухайн мэрэгчлээсээ хамаарат 4-6 жил мэрэгжлийн хичээлийг үздэг. Ерөнхийдөө яг чи ямар мэрэгчлэр сурах гэж нэ гэдгээс хамаарат нэг 5-6 жил болдгоо гэж ойлгож байна. За, дараагийнх нь болохоор энэ тэтгэлэг нь яг юу багтд юм бэ? Солонгосын засгийн газрын тэтгэлгийг авчвал чи яг ямар зардлаа хөнгөлүүлэх боломжтой вэ? Тэгэхээр нэгдүгээр болохоор сургалтын төлбөрийг чинь их сургуулийн сургалтын төлбөрийг чинь бүрэн даадаг. Хоёрдугаар болохоор эхний жилийн дээр хэлний бэлтгэлийн төлбөрийг даадаг. За, гуравдугаар болохоор эрүүл мэндийн даатгал. За, дөрөвдүгээр болохоор 2 жилийн онгоцны цэц. За, тавдугаар нь гэдэг энэ хамгийн гоё юм болохоор 2 саяас Монгол мөнгөөр 2 саяас 2 сая 500 мянган төгрөгийн хоорондох стипенд сар болгон өгдөг. За, чи энэ стипендээсээ байрныхаа мөнгийг төлөөд үлдэгдлийн өөрийнхөө хэрэгцээнд зарцуулна гэсэн. Тэгээ энэ дээр нэг юм нэмж хэлэхэд топгийн 5 болон 6 оноотой оюутнууд нэг Солонгос мөнгөөр 100 мянган воны юм нэмэлт тэтгэмж авдаг. Нэмэлт стипенд авдаг. За, тэтгэлэг багтах зүйлсийн хувьд бол ийм байна. Дараагийнх нь болохоор хэрхэн хүсэлтэд явуулах вэ те. За, үндсэн яг 2 арга байгаа. За, нэгдүгээрт нь болохоор яг чи Солонгосын одоо орох хүсэж байгаа сургуулаараа дамжуулж явуулна. За, хоёрдугаарт нь болохоор элчин сайдын ямар дамжуулж явуулдаг байхгүй юу? За, миний хувьд болохоор яг их сургуулаараа дамжуулж явуулж байсан. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр төлхөө яг их сургуулаар дамжуулж өргөлөө явуулах яг ямар байсан бэ гэдэг талаар ярина. Гэхдээ элчин сайдын ямар дамжуулж явуулахад бас ийм байдаг шүү гэдэг талаар өөрийнхөө мэддэг зүйлсүүдийг ерөөхдөө хэлээ явчихна. Тэгээ энэ хоёроо яг ингээд шууд хооронд нь харьцуулаад явах нь уул нь зөв юм шиг байгаа хэрнээ та хэд ингээд хооронд нь солиод толгойн нэрвч магтгүй гэж бодоод би ерөнхийдөө эхлээд яг их сургуулаар дамжуулж явуулах талаар нь ярьчих гэж бодож байна. За, Солонгосын засгийн газрын сэтгэлэг рүү их сургуулаар дамжуулж өргөлөө явуулах тухайд энэ болохоор жил бүрийн 9-өөс 11 сарын хооронд эсэлтээ авдаг. За, материал хүлээн авч дуусах хугацаа буюу дедлайн 10 сарын 20-доор ихэнх сургуулиуд нь 10 сарын 20-доор байдаг. За, ганц нэг сургууль 11 сарын эхний 7 хоногт байдаг. Тэгээ сургуулиас хамаарат өөр. За, энэ нь болохоор тухайн сургуулийнхаа вебсайтн дээр JKS Scholarship-ийн guideline гэж байж байгаа. Тэндээс нь харна гэсэн үг. За, би яг энэ дээр яг юун дээр алдсан бэ гэхлээр миний хувьд болохоор ингээ хугацаа толцсон байсан заяа. Угаасаа л надад яг ганцхан сургууль үлдсэн байсан. Тэгэл дүүрсэн хэрэг угаасаа өөр арга байхгүй нэг сургууль үлдсэн байгаа. Энэ сургуульд л ингээд материалаа явуулж амжих юм байна гэл яг тэр сургууль руугаа явуулж исэн. Энэ бол маш том алдаа. Чи энэ тэтгэлгийг авч яах гэж байлаа сурах гэж байгаа шүү. Тэгээд сурах гэж байгаа юм чинь мэдээч хэрэг сургууль чинь хамгийн чухал. Тэгэхээр ерөөдөө яг энэ сургууль сонголт дедлайнасаа болоод сургууль сонголтоо бити буруу хийгээсэй. Дараагийнх нь болохоор их сургуулаар дамжуулж өргөдлөө явуулж байгаа тохиолдолд чи ганцхан сургууль руу явуулна. Өөр ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тэр сургуулийнхаа сонголтыг маш одоо хянамгай сайн хийх хэрэгтэй. За, тэгэд мөн нөгөө талаар энэ нь бол алдах хэрэггүй гэсэн үг. Хэрвээ чи тэр явуулсан нэг сургуулиуд тэнцэж чадахгүй бол дараагийнхаа шатанд өрсөлдөх боломжгүй. За, дараагийнх нь болохоор квот. За, энэ юу вэ гэхлээр одоо Солонгосын засгийн газрын сэтгэлэг нь тусдаа ингээд их сургуулаар дамжуулж явуулсан хүүхдүүдээс манайх тэдийг намнаа. Элчин сайдын ямар дамжуулж явуулсан хүүхдүүдээс тэдийг намнаа. Ингээд тусдаа хүүхдийн тоо заасан байдаг. За, их сургуулийн хувьд болохоор энэ нь 7 байдаг. 7
Гэхдээ баг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ элчин сайдын ямар авдаг хүүхдүүд. Элчин сайдын ямаас авдаг хүүхдүүдтэй харьцуулахад бүр нэг нуусан их заяа. За гэхдээ одоо аягүй сони юм л гэж. Өнгөрсөн жилийн үед болохоор Солонгосын засгийн газрын тэтгэлэг нь 38 хүүхд авсан. Яг энэ их сургуулаар дамжуулж явуулж байгаа хүүхдүүдээс шүү. Зөвхөн элчин сайдын яамд орохгүйгээр 38 хүүхд. За энэ яагаад вэ гэхээр одоо бусад улсуудын квот нь Монголын нэмэгдэж ирчихэж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө Солонгосын засгийн газрын тэтгэлэг тэнцэн хүүхдүүдийн чагсаалтыг харахад Монгол хамгийн хүүхд авдаг улс ахаа. Би бол тэгж бодож байна. Тэгээд яадаг вэ гэхлээр бусад улсуудад хуваарлагдсан квот нь наашаа нэмэгдээд ирчингүүд одоо аль болох одоо олон хүүхд аваад тэнцвүүлээ тэгэнгүүт энэ квот нь ингээд ер нь жилийн жилд яаж өөрчлөгдөж болно. За энэ нь болохоор их сургуулаар дамжуулж явуулахын хамгийн том давуу тал. За их сургуулийн аппликейшн процессын хувьд бол ийм байна. Элчин сайдын ямар дамжуулж өргөдлөө явуулахад ямар байдаг вэ? За энэ болохоор маш эрт байдаг. За 9 сард Солонгосын засгийн газрын тэтгэлэг маань зарлагдлаа. Элчин сайдын яам маань маш хурдан одоо бичиг баримтууд аваад дуусчдаг. Ер нь 9 сарын нэг эхний 3 хүрхүү 2-7 хоногт нь аваад дуусчихна. За миний нэг ингээд хүүхдүүд хэлмээр байдаг юм нь Солонгосын засгийн газрын тэтгэлэг рүү аплайдахын тулд заавал элчин сайдын яамаар дамжуулж өргөдлөө явуулдаг гэд хүүхдүүд угсаа ихэнх нь тийг ойлгоцсон байдаг байхгүй юу? Тийм биш ээ. Нэг харамсалтай юм нь одоо тэгээд тэгж бодсноосоо болоод элчин сайдын яам руу маш олон хүүхдүүд өргөдлөө явуулж өгдөг заяа. Тэгээд энэ элчин сайдын яам нь болохоор 3 хүүхдийг тэнцвүүлж авдаг. Тэгээд бүр ихэнх нь одоо нэг 70 малын хүүхд бол бичиг баримтаа өгж байгаа. Тэнгүүт тэр 70-аас ч 3-ыг авахлаар ч ингээд 60 хэд нь тэнцээгүй. Эхний шатандаач тэнцэхгүй онж байгаа байхгүй юу. Дараагийнх нь болохоор яг элчин сайдын ямар дамжуулж материал явуулж байгаа тохиолдолд чи 3 сургууль сонгож болно. 3 юм руу өөрийгөө төвшиж үзэж болно гэсэн. Дараагийнх нь болохоор тавигдах шаардлага хэсэг. За чи Солонгосын засгийн газрын тэтгэлэг рүү аплайдахын тулд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ гэдэг талаар. За нэгдүгээр болохоор аав ээж чинь Солонгосын харьяалалгүй иргэншилгүй байх ёстой. За хоёрдугаарт нь чи мэдээж бие сэтгцийн хувьд эрүүл сарвал сурч хөгжөхөд бүрэн дүүрэн боломжтой ямар ч асуудалгүй байх ёстой. За хамгийн сүүлийнх нь болохоор ахлах сургуулийн голчтон. Солонгосчуудад голчтон маш чухал байдаг заяа. Тэгээд голчтон болохоор 80% байс дээш. За адилхан энэ дөрвөн шаардлагыг ингэж хангаж байгаа тохиолдолд чи Солонгосын засгийн газрын тэтгэлэг рүү аплайдж болно. Өдөр шаардлагын хувьд бол ингэж за энэ эдгээр шаардлагуудыг чи ингэж хангачлаа тийм ээ. За би ер нь Солонгосын засгийн газрын тэтгэлэг рүү аплайдж болох юм байна гэд бодчихлоо шүү дээ. Өөрийгөө бодож байгаа сте тий. За тэгэнгүүт одоо шууд ингээ 2 дугаар хэсэг рүү өсрээд бичиг баримт бүрдүүлэл. За чи Солонгосын засгийн газрын тэтгэлэг рүү аплайдахын тулд шуудангаар материалаа явуулахын тулд элчин сайдын яам дээр материалаа авч өгөхийн тулд юу бүрдүүлэх шаардлагатай вэ гэдэг талаар хэдийгээр сайхан дэлгэрэнгүй ярилцъя. Нэгдүгээр нь болохоор personal statement буюу өөрийгөө танилцуулах гэсэн. Дараагийнх нь болохоор суралцах төлөвлөгөө буюу study plan. За энэ дээр болохоор чи солонгосчууд зөв тгий сурна гэдэг өөрийнхөө сурах төлөвлөгөөг гаргах гэсэн. Тэгээ дараагийнх нь болохоор recommendation letter. За энэ бол угаасаа ойлгомжтой чи багшаасаа Солонгосын засгийн газрын тэтгэлгийн хувьд болохоор нэгийг шаарддаг энэ чи хинээс ч авсан байж болно. Ангийнхаа багшаас юм уу сургалтын менежер захирал нийгмийн ажилтны аль нь ч байж болно. За тэгээ дараагийнх нь болохоор бүрэн дунд боловсролын гэрч. Чи нэгийг орчуулуулаад тэгээд гадаад иргэн яам дээр очиод апстил аваад зүгээр шууд явуулчихна. За тэгээд дараагийнх нь болохоор дүнгийн мэдээлэл гэж байгаа. Нөгөө бүрэн дунд боловсролын гэрчлэгээ дээр байдаг дүнгээс тусдаа шүү. Энэ тусдаа чи 10, 11, 12 дугаар ангийн дүнгээ орчуулуулад явуулах хэрэгтэй. За энийг болохоор нөгөө яг хувийн сургуулийн хүүхдүүд бол сургууль дээр очиод надад ингээд сүүлийн 3 жилийн дунд гаргаад өг гэж хэлээ гаргуулж болно. За улсын сургуулийн хүүхдүүд бол тийх үнэхээр хэцүү. Сургуульд гаргаж өгдөг байхгүй юу? Тэгэхээр хувийн эргээ шууд орчуул болчих болдог шүү. Тэгээ хувийн эрэг дээрх байдаг 3 дүнгээ шууд орчуулгын газраа явуулж өгөө. Тэгээд орчуулуулаад Солонгосын засгийн газрын тэтгэлэг нь ямар нэгэн хэлний оноо шаардахгүй гэж явуулж болдог. Гэхдээ явуулахаар болвол IELTS-ийн 5.5 болон түүнээс дээш, TOEFL-ийн 3 болон түүнээс дээш оноо явуулна. Дараагийнх нь үлдсэнийг 2 юм байна заяа. Тэр нь болохоор мэдээж шагнал урамшуул, сайн дурын ажил. Энэ хоёр угаасаа маш чухал заяа. Тэгээд би бас ингээд өмнөх бичлэг дээр хэлсэнчлэн аль болох байгаа бүхэл юм явуулаарай. Ямар нэг за энэ нэг яшиг дөө зүгээр нэг сургуулийн ялфэж байсан яах юм. Гихч бодохгүйгээр зүгээр чи өөртөө байгаа бүхэл юмнуудаа хамаад явуулах хэрэгтэй. Тэгээд сайн дурын ажлын хувьд болохоор ер нь бол төлхүүчний мэрэгчлээ холбогдож явуул зүгээрээ. Тэгээд хит амар олон одоо волонтер хийдэг хүүхдүүд байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдүүдийн хувьд болохоор ерөөдөө яг
өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотойг нь явуулаад тэгээд тэр хэдээсээ нэрээ эсэн дээрээ оруулсан байвал бүр nice. За тэгээд ерөнхийдөө эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлсэн байхад одоо Солонгосын засгийн газрын сэтгэлэг рүү apply хийж болох нэ. Засгийн газрын сэтгэлэг яг ямар хүүхдийг төлхөө авдаг вэ гэхлээр инженерийн чиглэлээр сурах хүүхдүүд аягүй авах дуртай байдаг зэрэг. Одоо тэнцэж байгаа хүүхдүүдийнх нь 80% нь яг тэр инженерийн чиглэлээр ямар нэгэн инженертэй холбоотой ямар ч мэрэгжил байж болно шүү дээ. Тэгээ шинжлэх ухаантай холбоотой тийм мэрэгчлэлээр төлхөө авдаг. За дараагийнх нь болохоор солонгос хэл. Яг уу англи оноо явуулж болно. Тэгээд ихэвчлэн хүүхдүүд угаас англи оноо явуулна л та. Гэхдээ одоо үед ингээд топикийн 5 6 дахь хүүхдүүд амар их болчиход байна. Одоо ингээд тэнцэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь топик оноотой байгаа. Тэр хүүхдүүдтэй одоо гүйцэж өрсөлдөхийн тулд топикийн ядаж 3 4 юм уу тийм оноог нь аваад явуулах хэрэгтэй. За дараагийнх нь зөвлөх юм болохоор гоч дүн ерөөдөө яг 90% байж байх хэрэгтэй. Одоо жишээ нь энэ бичлэгийг үзэж байгаа 10 11 дугаар анги 12 дугаар анги гэж болно шүү дээ. Тэнгүүд гоч дүн дээр анхаараарай. Солонгосчууд гоч дүн маш сайн хардаг. Тэнгүүтээ яг шаардлага дээр 80% байж байх болно гэж заасан байгаа ч гэсэндээ ер нь л тэнцэж байгаа ихэнх хүүхдүүд нь 90% ба түүнээс дээш байгаа. Тийм учраас энэ шаардлага дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд эцэст нь болохоор миний зүгээс apply хийж байгаа хүүхдүүдтэй анхааруулж хэлэх зүйл нь болохоор одоо их сургуулаар дамжуулж өргөдлөө явуулж байгаа тохиолдолд тэр одоо 160 гаруй сургуулаа 190 гаруй тэр сургуулиуд тусдаа нэг өөр дедлайнтай байгаа. Материал хүлээн авч дуусах хугацаа. Тэр болгоныг бүр сайн ягталж харах хэрэгтэй. Маш олон хүүхдүүд энэ дедлайнаа буруу харснаасаа болоод жил алдах тэр одоо тэтгэлэгтэй хүсэлтэд явуулж амжихгүй. Үнэхээр харамсмаар зүйл байгаа зү. Тэр ч одоо юу гэсэн үг юм бэ? Бүтэн жил нэг тэтгэлэг зориулж бэлтжээд дедлайнаа хараагүйгээсээ болоод явуулж чадахгүй байна гэдэг чинь. Тэгэхээр тэрийгэ хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Бүр ингээд цаасан дээр тэмдэглээд бүр наагаад яг тэр сургуулийн дедлайн тэдэн сарын тэд ингээд тусдаа наасан ч болно. Ингээд Солонгосын засгийн газрын сэтгэлийн талаар миний та бүхэнд хэлхийг зорж исэн юм ингээд дуусч байна. За эцэст нь яг юу гэж хэлэх вэ гэхлээр хүүхдүүд Солонгосын засгийн газрын сэтгэлийг ингээд квотаас нь болооч тэр юм уу маш авахд хэцүү хол байдаг тэтгэлэг гэж ойлгоод байдаг байхгүй юу? Тэгээд тэр хүүхдүүд ч юм уу та бүхэнд ингээ хандаж хэлэхэд Солонгосын засгийн газрын тэтгэлэг бодсноос ч ойр байгаа. Тэгэхээр миний бас яг өмнөх бичлэгтэр хэлсэн шиг яаж игээд зүгээр оролдоод үзэх хэрэгтэй. Бүр эхлэний оноогүй ч байсан явуулж болно. Тэгээд яг эсэгээ сайн бичээд явуулаад үзээрэй. Энэ үрдэл бичлэгийн маань үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.